Арцсан уу? За сайн байцгаана уу? За орхны гүрээ өнгөрөөд бас нэлээд хэдэн километр явсан байна. Өнөөдөр 6 сарын 14-ний өдөр. За 13 цаг болж байна. Тэгээд яг Эрдэнэтлүүгээ ойртоод ирсэн чи манай одоо найз нөхөд. За өнөөдөр бол бас бүтэнсэн өдөр, амралтын өдөр. Тэгээд багын найзууд маань, 10 жилийн найзууд маань, за ах дүүнэр маань ингээд бас ирж байна. Тэгэд 3 найз маань зорио ирсэн байна. Баярлалаа ямар ч байсан. Тэгээд найз нөхдөд харж одоо нэг дуун дээр үүд шүү дээ. Найз нөхдөд харж бас ингээд бие биенээ харахаараа баярлдаг гэдэг шиг. За бас энэ гоё төслийнхөө хүрээнд ингээд явж байхдаа найз нөхдүүд маань эргэж тойрохоор их гоё уйг байх юм аа. Тэгээд найзууд маань гоё өөрснийгөө бас танилцуулаад тэгээд гоё сайхан дурсамж яриагаар өрнүүлэе гэж бодож байна. Одоо нөө зогсолтгүй явсан дээр тий. За би танилцуулъя хэлчихв тий. Тэгэх шээ. За намайг Чулуусхийн ганц гэдэг мөх хоёртой 10 жил 8 дугаар 10 жилийн 10 ангиг төгссөн. За манай хичээлээ 6 дугаар ангиас нийлсэн тий. 6 дугаар ангиас нийлээд 8 дугаар ангиас нийл. Бага ангидаа болохоор өөр ангид байсан. Тэгээд ангиуд хоорондоо нийлээд тэгээд өнөөдрийг хүртэл тэр хугацаанд өнөөдрийг хүртэл ингэ найзалж байна. Тэгээд Эрдэнэт үйлдвэр төрийн хүчтэй үйлдвэрийн газарт гинцгийн чиглэлээр 20 жилдээ ажиллаж байна. Тэгээд ийм найз байна. За манай одоо бидний найзаас онцолж хэлэх юм бол бидний найзаас бол хамгийн их спортоор хичээлдэг. За гүйлт, хөнгөн атлетиктэй, за дээрээс нь дугуйн спорт, за усан спорт. Усан спортоор бол маш олон жил бас зөвхөн одоо Эрдэнэтэй ч гэхгүй улс их орноо бас төлөөлж явсан. За триатлон гэдээ бас байна. За теннис, за тэгээд сакс, волейбол. За ер нь өвлийн спортоос бостой ер нь манай найз хичээлдэж одоо спортоор хичээлдэг ийм спортлог. Тэгээ найз маань бол бас найз олон дотроо бол бас их үлгэр жишээ, спортын үлгэр жишээ болж явдаг. Тэгээ битээр бас багтаа бас нэг анги нэг өсвөр үед бас ингээд гүйж харьяаж явсан тийм түүхтэй. За жаба. За намайг Жигмэ Цэрэнгийн Жавхланбат гэдэг. За мөвөвтөр бол параллел ангийн хүүхдүүд. За тэр үндсэндээ бол оюутан цагаас их батн найз нөхөрлж ирсэн. За нөхөрлөө бид чинь бараг нэг 27-8 жил болж байна да. За миний хувьд бол Эрдэнэт үйлдвэрт бас л 16 жил ажилласан юм байна. Хэлцэн дарга. Тийм аа. Найз одоо энэ чи ирсэн 3 найз маань бол яг удам дамжсан одоо уурхай чинь. Ээж нь одоо бас яг Эрдэнэт үйлдвэртэй ажилласан. За одоо маа Жавхланбат Жаба найзын маань одоо аав гэхэд одоо Жиг ах маань хөдөлмөрийн баатар. Тийм бас ажилсаг хөдөлмөрч хүний одоо 2 дахь хүү болон мэдлж ингээд үйлдвэртээ бас ажиллаад амжилттай ажиллаж явж байгаа юм сайхан найз маань байна. За Эрдэнэ минь найз. Я намайг Намсран Эрдэнэ бэлэг гэдэг. За Могийн хамттайгаа бид хоёр 10 жилийн найзууд. 10 жилээс хойш гээд 30 жил үргэлж нөхөрлж байгаа. За Могийн маань кино урлаг төгсөөд хотод суурьсан бол миний хувьд Оросын албаны улсад эдийн засгийн чиглэлээр их сургууль төгсөөд Эрдэнэттэй удам дагсан уурхайчин болоод ингээд одоо 20 жил рүүгээ ороод явж байгаа цаг хугацаач байна. Юмсч 20 жил ажилласан юм. Харин тий. Тэгэд би лаг нөт тэгж яриадсан байхгүй. За Эрдэнэтийг одоо бүтээн босгосон. За мэдээж бидний ахмадууд бол Эрдэнэтийг бүтээн босгож маш гоё хотыг бий болгосон шүү дээ. Тэр гайхалтай хотод бид нар өссөн. Тэгэнгүүт найз нөхд маань гэсэн бас энэ хотыг бас өшөө өргөжүүлж тэлж бас хойч ирээдүйдээ бас гайхалтай хотыг бас бий болгоод явж байгааг би бас энэ ташрамд бас заавал хэлхэн зүйтэй юм билээ. Одоо ингээ найзууд маань 20 гаруй жил 20 жил ингээд ажилдсан байх жишээний. Тэгэхдээ бол тасралтгүй ажиллаад яг хоёргүй сэтгэлээр энэ
Эрдэнэтэй бас галгаламтай манаад ингэж байж байгаа. Найз нөхдөөрөө бас бахархтай шүү. Тэгээ бид нар бол ингээ яг 10 жилийн ингээд тустай нэг анги гэсэн яг нэг анги бол Эрдмээ бид нар бас байсан. За бага ангид бол ингээд тустай ангид байж төгсгөд бол ганц хөтөр яг нэг анги болж төгссөн. Тэгээд өнөөдөр энэ найзынхаа бас хийж байгаа энэ үйлийг дэмжиж найз нөхд маань бас ингээд яг хурж ирэхээр баяртай байна. Биднийг бас гайхаж байгаа бах. Энэ таагуур алхаад яваад байна гэдэг. Улаанбаатар Эрдэнэтийн Улаанбаатараас Эрдэнэт рүү чиглэсэн зам бол үнэхээр нарийнхан. За ер нь би ингээд ганцаараа ингээд явхад гэсэн ер нь бол осол аваар гарах том магадaltaй. Тийм учраас бид нар нэг ойролцоогоор 100 м-ийн ийм зайтай явж тий замаасаа зайтай явж ингээд бас явж байгаагаа бас харуулнгаа найз нөхдөдтэйгээ бас ингээд сайхан буу халаад байж байна. Тэгээд гоё эрдэнчүүдтэй нэг мэдлэгээ төвшүүлээд дээрэс нь гоё дурсамжууд манай найзууд маань яриач. За манай 3 найзд бол гоё дурсамж зөндөөл байгаа да. Гоё Эрдэнэтэй яг тэр одоо баг хүүхэд насны тэр дурсамжл их мартагддаг юм гэдэг шиг тий. Юу гэдэг штэ. За ухаан орох юм гэдэг шиг тий. Наваг ухаан ороход манай аав ч одоо нэг дэгтэд буюу тэр нэг дэгтийн байсан. Соёлын задлаа. Соёлын задлаа. Одоо соёлын гэсэн штэ. Тэгээ соёл байгаа шүү дээ. Тий. Чимүүд ер нь яг монголчууд их байдгүйс. Тэгээд 1988 онд 2023 дугаар байл ашиглалтанд ороод тэгээд манайх ч би чинь эцэгхээсээ тавуулаа. Тэгээд олон хүүхэдтэй юм чинь ингээд биш одоо манайх 4 байр 4 дахин 4 байранд ингээд орсон байт юм аа. Тэгээд 88 оноос хойш өнөөдөр хүртэл 2 дугаар нэгт амьдарч байгаа. Тэгээд ер нь бол нэг хүүхэд байхад нэг гоё юм байсан шүү дээ. Өглөө 10 цагт хогийн маш ирдэг, сигнал дардаг. Тий. За орой яг 6 цагт тэгээ сигнал дардаг. Гадаа хог хай гэж байхгүй. Яг гадаа хог аюул аав ирсэн загнуулсан том хүмүүс загнуулсан хог хаялаач яах гэж. Хогоос одоо хаяач гэл. Ийм байдлаар бидний бас хүүхэд байхаас хүмүүжүүлсэн. Тэгээд тэр одоо хотын соёл маань өнөөдөр хүртэл явдаг. Тэр нь болж игэл гадуур хог аюул аваад энэ савнд орон хайж жишээтэй те ийм байгаа. Тэгэхээр энэ бол цаашдаа бид нар нөгөө миний ирэх бусдын ирэхээр хязгаарлагдана гэдэг шиг нэгнийгэнтэй хүндэтгэлтэй хотын одоо соёлд суралцах те нэгнийгэндээ төв болохгүй бах. Жишээ нь одоо замын хөдөлгөөнд оролцох, машина парклах те хогоо одоо энд таяхгүй байх ч гэдэм үү. Ийм байдлаар бас нэгнийгэндээ магадгүй нөгөө зарим нь бол мэдэхгүй бах. Тэгэхээр мэддэг нь хилээд мэддэггүй суралцаад ингээ явуулаас илүү зэвэр хот маань нөгөө хуучин багын байсан шиг гоё өнгө цэгцтэй байх юм болов уу гэж боддөө штэ. Тий, угаасаа тэгээд хогны машин чинь сүүлдээ тэр Японы Toyota бүр тий одоо манай найз нөгөө Ганжиг мэдэн штэ манай үйл. Ганжигэнд би нөтх 90-ад онд хөвсгөлд очдог байхгүй. Тэгээд хогоо хайна гэд гарсан чинь би машиныг хайгаад ахгүй. Ямар машин ирдэг гэдэг чинь. Юу ямар машин гэдэг. Хогны машин чи ирж мэрээ тэгээд хог мог ингээд юу яадаг юм уу? Авч явдаг юм уу гэсэн чи. Үгүй гэдэг. Эрдэнэтэд ингээд Toyota ингээд ийм машин ирж ингээд ачдаг машдаг гэдэг чинь. Итгэхгүй. Бодлоо яриад бүр Toyota юу гэжсэн тийм түүх байдаг байхгүй. Яг бид нар бол нэрээ үнэхээр яг тэр цагаар хог хаядаг. Тэр орцонд хог хаях маях юу те. Бүр гудамжинд хог хаях бүр тийм совист тийм одоо соёлгүй хүн бол байхгүй гэдэг байсан. Маш цэвэрхэн байдаг байсан. Одоо бисэн шин Эрдмээ ганц хөтөд гуравч одоо нэг байна шүү дээ. Тийм шүү дээ, тий. Тийм шүү дээ. Багтаа нэг багын дурсамж ярихад ганц хөтөөр бас нөгөө ангийн нөгөө нийлж тоглож явдаг байсан. Найз нөхөрлж. Орцоор бол гарахгүй. Дандаа чардакаар л нэгнийдээ орж одоо байрны дээгүүрэл одоо манах дөрөнд тоглож жаадах дөрөнд авах тий. Доошо буугаад дэшээ гарах чи айгу манай залхуураад шүү дээ. Шатч айгу утахгүй хурдалтаа. Тэнгүү дээгүүр явчихад айгу хурдан байдаг байлаа гэдэг. Яаж унчаагүй тэгэл
Гэхдээ тэр чардак мартак ер нь бол онгорхоо байдаг гэсэн шүү дээ. Нэг тэгж аюул маюул болдгоо гэсэн тий. Ер нь чардакаар ер нь бас тоглоомын талбай шиг ашигладаг байсан шүү дээ. Нуугдч муугдч тоглож ин ч гэнэ. Тэргээр хөөцөл тоглож ин ч гэнэ. Бодол тоглодог болсон. Тий, сүүлдээ бодвол руу ороод бид эдийн нөгөө багын нэг хэрэг дагна гэдэг лөө. тий замыг дагна. Дандаа өөрсдөө эрсдэлтэй тий. Дандаа тийм экстрем тоглоомор бол тоглодог байсан байгаад. Одоо ер нь одоо тэр нөгөө гадаа байрны голны тоглоомод чинь дандаа нэг өндөр төмөр одоо тоглоом гэдэг байсан. Ер нь яг сарвчин бисэдэх тэгэл бус нь бол дандаа төмөр тоглоомод байгаа шүү дээ. Гулсуур мусуур тэр нэг ингээд бие биенийхээ замыг дагна гэдэг те явдаг. Одоо ингээд яг юу вэ л да Эрдэнэт байнаас одоо ингээд сайхан өсөөд ингээд явсан. Одоо ирээдүйд хүүхдүүд тоглох нөхцөл ер нь талбай дээр ямархуу санагдаж байна. Одоо ер нь манай найзууд маань бас ямар бодолтой байд ирээдүйн Эрдэнэтийг яаж харддаг юм бэ? Мэдээж одоо энэ хүүхэд залуучуудад зориулсан чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх ийм газруудыг бол нийлээдгүй бүтээн байгуулалт хийх шаардлагатай. Бид нар ч одоо хүүхэд ахтаа өөрсдөө хийдэг байлаа шүү дээ. Тэгээ өнөөдрийн хүүхдүүд бол тэр бүтээлч сэтгэлгээрээ одоо хийсэн илүүтэйгээр өөр одоо энэ цахим орчинд те цаг хугацаагаа их өнгөрөөж чинь те. Тэгээ бидний үед бол нөгөө тийм зугаацх юм юу гэсэн гадаа гарч гараад тоглох юм байхгүй өөрөө өөртөө нөгөө юугаа бүтээдэг байлаа шүү дээ. Тоглоомуудаа бүтээдэг байлаа саксиг гэл. Ахнараас хараад суралцсан. Түр ямар сайндаа нөгөө шийд коцоогүй зүгээр ийм арамыг бид нар байрныхаа одоо жоохон тухайн үеийн 6 7 дугаар анги хүүхдүүд 10 хэдүүлээ нийлээл одоо жишээ нь юуны тэнцээ шүү дээ. Хөвслийн хажууд ингээд нөгөө хуучин талбай байсан юугүй болцсон шийдгүй болцсон хүмүүс ашиглахаа болцсон байна. Тэрийг ухаж аваад бүр 2 дугаар микролөө зөөгөө аваачаад ингээд 2-3 гадаа шийд хийгээд зааж аваад тий. Тэгээд модоор ахнар модоор хадаад тэгэл нөгөө аав ээж нэрээ бас нөгөө шийд гоцоо хийлгээл хэмжлэгээр ингээд хийгээд бүтээн байгуулалт ингээд өөрөө өөрсдөө хөгжүүлж ирсэн. Тэр нь одоо хүртэл одоо ингээд юу байдаг те. Одоогийн одоо аливаа нэгэн зүйл хийж байгаа тэр нөгөө тухайн үед хийж ирсэн тэр бүтээч чанар нь бас харагддаг гэж хэлээд байдаг. Маа Одоо аливаа сууршил за одоо манайхаар бол нөгөө жижиг хот суурин газрууд ч одоо хөгжиж дэвшихийн тулд мэдээж нөгөө санхүүгийн асуудал ч аягүй чухал үүрэгтэй тийм. Тэгэхээр одоо Эрдэнэт үйлдвэр чинь олон жил Монгол улсыг тижээж явлаа гэж манай ахмадууд ярьдаг. За өнөөдөр бас л жинтэй хөв нэмэр оруулсаар яваа. 2 их 80 төгрөгийн татвар төлөлөө улсад гээл. Тэгэхээр бас нэг Эрдэнэт үйлдвэрт Эрдэнэт хоттой бас нэг төсөв мөнгө гайгүй шиг үлдчихэвэл уг нь энэ хотод бас үлдэх юм арай илүү өгөөжтэй байх юм бол гэж боддөө шүү дээ. Манай энэ Монгол улсын хот суурингийн хууль билүү тэр нь бас нэг сайн шинжлэхтэйгүй бүх татвар хураамжууд нь дандаа улсын төсөв рүү орж идэг. Эрдэнэт хот одоо жишээ бусад аймагч адилхан байх л та. Тэр нөгөө үлдэх байх та. За мэдээж нөгөө Эрдэнэт хот маань бас жилээс жилд хөгжөөд өнгөцсаа төөдлөн дэмжиж байгаа л гэж харж байгаа. Гэхдээ тэрнээс илүү байх бас боломж байгаа л гэж бас байна. Тийм шүү. Яг одоо манай энэ найзууд маань бас ингээд Эрдэнэт үйлдвэртэй бас удирдах албан тушаал бас хашаа явж байгаа. Учираас би ийм зүйл бас асууж байна л та тэгээд найзууд маань дор бас хэллээ. Тэгээд бидний нөхөрл бол их сайхан. Одоо ингээд яг анх бол ингээд хүүхдүүд байсан сургууль соёл мэрэгжлээ эзэмссэн дараад нь. Тэгээд дараад нь одоо ингээд гэр бүл зохиосон. Тэгээд одоо ингээд бүгд гэр бүлийн ингээд хамт бас найз нөхдүүд болсон. Өөр хүүхдүүд гээл. Тэгээд яг одоо нөгөө жамаараа гэдэг шиг те. Хооч ирээдүй өөр хүүхдүүдийн төлөө. Тэгээд нөхөрлөлийн бас үнцэн чинь бол бас тэр олон жил сайхан нөхөрлөж байгаа нь бол хариуцлага гэж байгаа тийм нөхөрлөгийг бол би бол хариуцлага гэж хардаг байхгүй. Тэгээд найз нөхд эхлээд өөрснөө сайн боловсорж дараад нь сайн
мэрэгжил эзэмсэж бие хүн болж яг ингээд хөгжил дэвшилт явж байгаа. Гэхдээ бидний яг хаач хизээч бөөнөрөө уулзахад бол яг тэр багын лим гардаг. Өнөөдөр бол бид нар бол яг тэр болгон тийм эдийн засаг ч юм уу ирээд айхтар одоо улс их орны талаар яг мэдээж үзэл бодлоо ярина. Гэхдээ голцвол дандаа хуучин дурсамжаа ярьж тийм хүүхд байхын дурсамжаа хэлжсэн би нэгнийхээ мартсан зүйлийг нэгэндээ сануулж чи тэгээ дандаа тийм дурсамжлал ярьж явдаг. Тэгээ тэр нь ч бас уус энэ хүн нөхөрлөлийн бас гол юм тэр юм биш үү? Гой дандаа дурсамжаа яриад тэрийг тий найз нөхөд гэдэг маань бол одоо юу гэх юм аав ээж эцэг ихээс эцэг их гэр бүл найз бол одоо яг л гэр бүлийн нэг гишүүнтэй адилхан. Энэ олон хүмүүсээс бие биенийгээ олоод өдөө олон жил өнгөрүүлж байна гэдэг маань одоо түрүүний нөгөөгийн хэлдэг одоо хариуцлага гэж бас бодож байна. Тэгээ одоо юу гэх юм өдөө олон жил найз өнгөрлөөд ирсэн бид бол одоо юу гэх юм цаашдаа бол одоо насан туршдаа нэгээ дэмжиж одоо олон жил найз нөхөрлөн одоо энэ 27-8 жил гэдэг нөхөрлөхөд нэг удаа бас ам өрөөж үдсэнгүй. Тэгэхээр одоо насан туршдаа л одоо энэ хүмүүс маань бол одоо юу гэдэг бидний хувьд одоо их хүн нэгээ хүндэтгэж нэгээ хайрлаж одоо үдээ хүрсэн байна да. Баярлалаа. Найзуудаа бас найзуудаагаа ирсэн чи гоё байна. Сэтгэл их сайхан байна. Ер нь ингээд нөө лайв яваал олон хүмүүс ирээл нэтрэгээл энэ одоо яасан их поп нөхрөө гэж бодож иж магадгүй. Үнэхээр олон сайхан найз нөхөдтэй. Тэгээ тэдний маань одоо бас нэгэн хэсэг болов миний одоо 3 ингээд найз маань бас ингээд ирсэн байна. Тэгээ сайхан 3 найз маань ирээд бас дурсамж яриад бас ингээд энэ одоо бичлэг хийлгэж байгаад бол бас дурсамж бүтээгээд явж байна те. Тэгэхэд найзаагаа дэмжиж байгаа төлөх баяртай. 3 найзтай хайртай шүү. Гэр бүлд нь ажилд нь хамгийн сайн сайхныг хүсмээр байна. Өнөөдөр яг миний хийж байгаа энэ одоо энэ төсөл бол ямар нэгэн эрх ашиг биш, ямар нэгэн мөнгө биш. Ямар нэгэн одоо амбиц улс төр биш. Цэвэр одоо нийгмийн сайн сайхан дээрээс нь урлагийн хүн соён гэрүүлэхийн ажил юмаа гэдгийг бас найзуудтайгаа ирсэн энэ хугацаанд бас үзэж байгаа хүмүүстээ бас давхар бас боломжилж хэлье. Найзтай тэгээд амжилтсан яа гэсэн Хүллэнд нэг санаа зовж байлаа. Харин тийм ээ. За яг ямар ч энэ нөө таягтай байгаа учраас гайгүй. За дараагийн өртөөлөх хүмүүс ирсэн байна те. Манай хоёр ах, за манай намхаа ирсэн байна. За өртөөлээ. Тэ хэдүүлээ. За би хоёр ахтай намхаа дээрээс нэг бас нэг хэдэн километр явах нь явчаад юу вэ? Хэдүүлээ нэг жоохон цайлах юм те. Тэхөө. За тэг. За тэгээд хүмүүс ирсэн учраас яг энэ ч бол ямар ч сүлжээ байдгүй газар. Тэгээ нэг гоё Starlink-тэй манай инженер зурглаачдын баг байгаа учраас энийгээ бас яг та хүнд одоо маш шүү. За манай сайн мацхан өнөр. Маа төрсөх манай баг ах мөнх хөргөл за манай тавт ах үнэн баяр. За энэ зогсож байгаа энэ тамирын хосолтой хүн бол маа Эрдэнэтийн одоо төгс буянт хийдийн ламп зүгээр ламп. За манай багын найзтай намхаа гэдэг бас яг буян ламп байдаг. Ааха. Ингээд бас бусдын төлөө буян ном үлдээд ингээд ном хуурдаг юм. Багаасаа одоо шавлан суусан номын эрдэмт. Тэгээд бас хоёр ахтай маань ингээд зорин ирж найзынхаа бас аян зам за энэ бүртлэг имтлийг бас
улам цааш нь сэдрэхгүй тулд бас ном хурахаар ирсэн. Манай найзууд донд. За тэгээд манай хоёр ах маань найз маань бас ингээд өөрснөөгөө танилцуулаад яв энэ шууд нөө лайв явж байгаа. Оо тийм үү. Шууд лайв явж байгаа. Тэ. За энэ өдрийн минь төргий. Тэгээд дүүгээрээ гарах гэж байна. Ийм хоол замд өөрөө би цэргийн хүн байсан. Тэгээд ийм хүнд хүчээр бэртэлтэй ингээ явж байгаа хэрэг бас л дүүгээрээ бахах сэтгэл төрж байна. Тэгээд би онцгой байдал 25 жил алба хаасан. Марс тактикт олон жил гүйсэн. Тэгээд миний бэртэл гэмтэл энэ асар өндөр хэмжээнд байдаг энэ алхалтыг сонгосон дүүгээрээ бахарч байна. Тэгээд зорьсондоо хүрээд миний дүү алхаач болтгоо. Зорьсон өслөө биелүүлээд ирээрээ. Би одоо энэ дүүгээ өстой шороотоо утгаж сугаж өссөн хүүхэд байгаа юм. Би одоо миний дүү одоо надаас 11 дүү. Би 10 настай багтаал дүүгээ 1 настай багтал суучлал хатуу хүүхдүүд сургаж ясны бас ач уу энэ өдөр гарч байгаа юм болов миний дүү. Яг үгүй шороо мороотой хамаагүй үсгсэн учраас ингэ явчихсан биш. Эрсдэлтэй айгүй эрсдэлтэй 80-нд чинь зориг гаргаад дүүдээ явж байгаад ахна хитэ ахнарын өмнөөс нь дүүдээ одоо бахархал сэтгэл төрж байна гэдэг. Энэ хүнд хүчээр ажил шүү. Энэ бас тийм амар ажил биш. Бэртэл санаа зовоод бүр телевизээр хараад бүр өөр ирэхгүй эргэж очимаар санагдаад бүр болсонгүй тэгээд дүүдээ амжилттай ямар ч юмнээ дүү би бодоод ээж аваа тэнгэрээс харж байгаа аваалдоо бас нэг зөрг гаргаад аав ээжийнхэн нэр үндийг хавг нэрийг гаргаад ингэ явж дүүдээ багш талархснаа хэлье. За баярлалаа. Би бас дахиад хэлчихье. Би дээр 6 ахтай долуулаа. Тэг яг хинц. Тэгээд манай одоо 2 бага ах маань ирсэн байна. Яг тэгээд энэ бол яг ингээд хэр зөрг гэхээсээ илүү бас яг энэ нийгэмд энэ их орондоо бас хийх ёстой нэг үйл гэж бодод байгаа байхгүй. Тий. Манай ах маань бол одоо цэрэг хүчний байгууллагт одоо онцгой байдалд одоо тэтгэврт гараад тэгээд дахиад одоо Эрдэнэт үйлдвэртэй оюутлогоо гэдэг энэ хоёр том уурхад ажиллаад одоо ингэ явж байна. Эрдэнэт үйлдвэртэй ажиллаа явж байгаа. Тийм учраас нөгөө энэ гүйлт холын зай, марш, тактик бэртэл гэмтлийн талаар бол аягуулсаа мэдж байгаа учраас дүүгээ одоо илүү бахархаж байгаа баг. Гэхдээ дүүр одоо зорьсон юм чи ах махыгаа хараад нэлхраад байж болохгүй шүү дээ. Тий харин хамгийн гол нь зорьсон илүү бүтээгээд тий өшөө илүү одоо нөө хамгийн юм хийж байгаа маань энэ байгалийн сур юунд харин ч ойрдоо цагаагаар ивэгээд миний дүүг харж үзэж чинь түүнээс салхи шурахтаа бороостаа нөхцөлд зутраа татгаа аавна бас хэцүү энэ жилийн 100 ямар болж байгаа вэ энэ бас тэгээд дүүг энэ хол замыг маш амжилттай бэртэл гэмтлийн тооцвол их сайхан амжилттай явж байгаа наа бахарч шүү. Тэгээ би олоолаа явж байгаа. Манай одоо зургийн медиа баг гэдэг тийм аа их сайхан залуучууд өөхгүй өдрөөр ингэж залуучууд явж надтай ижлэхэн хамт гүйж байгаа гэсэн үг юм. Тэгээ би бол ганцаараагүй маш ол манай медиа багийнхан тэгээ дээрэс нь олон түмний бас хайр инэрл өрөөл ингээд бас шингээд явж байгаа. За манай баг мөнх өргөл ах маань миний баг ах бол одоо Эрдэнэт 8 дугаар онцлог төгсөөд тэгээд 94 оноос хойш Эрдэнэт үйлдвэртэй 94 оноос хойш тэр чи одоо 32 жил тасралтгүй үйлдвэртэй ажиллаад одоо энэ жил ингээд төвтэй суух гад байж байна. Тэгээд ах маань бас өөр ямар сэтгэлдээ хаваалцаач. За бүгд нэн өдрийн хүрье. Одоо мөнхөрөө эклях. Зүгөө. Хүн төчрөө юм таваа зүг зэрэг гарна.
дүүдээ талхаж байна. Тэгээд амчаас сэтгэл юм байна. За Их төвдөрт одоо чойд зүгтээ агнавч үүдэг. Инжил авинаха санаа. Чангаар доолдохгүй. зөөлөө ярьдаг аа манай ах те. 32 жил ажиллаад одоо энэ жил тэтгэвртээ суун. Гавын тэтгэвртээ гэж одоо ярихгүй. Гавьяаны амралтанда суун. Ингээд дүүгээрээ бахархаж байгаагаа илэрхийлж байна манай ах. Амжилт. За баярлалаа ах. За манай намхаа найз маань. Битээр нөө гэр ороод тамт уссан манай. Арталт харин арт одоо нөө хашаанд бас амьдэрдэг. Тэгээ бас багаасаа найзтайгаа нөхөрсөн. Тэгээд найз маань хийдлүү би нөө гордлоо явахдаа найз маань хийдлүүгээ би сургуулиугаа ингээ явдаг. Тэгээд найзтайгаа бас олон жил сайхан нөхөрлөөд найзаагаа бас ингээл хүнд хэцүү бүхий л үед бас ингээд сэтгэлийн дэм үгж тусалдаг бас найз маань ирсэн байна. Миний найз өөрийгөө гоё танилцуулаад. За явж байгаа ажилд нь амжилт хүсээд найздаа одоо тийм ээ одоо би хаагаа сайн бодоод зарсуу үлээ сайн сэтгэлжлэн бүтээгээд саадгүй явахыг одоо бирөөж байна да. Тэгээд бид хэд болохоор одоо нэг хороонд өгсөн найзууд. Тэгээд би болохоор 90 онд анх ном үзэх гэж лам болж исэн тийм хөвгт байгаа. Одоо яг төгс буйнд хийдэд шавлан суугаад манай ах бас лам хамбал ламын хийдэг. За бид тэгээд нэг хэдэн ном уншиж, амттай тос буян хийж, амтны сайн сайхны төлөө найзыг одоо замдаа саадгүй аюул тослохгүй гэртэлж гэмтэн аюул муу юмнаас холуур яваарай гэж л бодож байгаа. Тэгээ ажилд нь амжилт хүсээд Эрдэнэтийн 50 жилдээ ингэж ийм сайхан сэтгэл гаргаж уран бүтээл хийх үеөө тийм ээ ийм сайхан одоо зорж ирж байгаа ажил үйлсэнд нь амжилт хүсье өрөөё. За баярлалаа. Манай намхаа найз маань бол их бас сайхан сэтгэлтэй. Сайхан нөхөрлөдөг. Тэгээд үргэлжил бас бусдын төлөө угаасаа бас лам уурга хүний бас үндсэн чанар нь тэндээ оршдог баг. Тэгээд манай хоёр ах манаашаа гарахтаа намхаа л ирсэн чи өө тгий гэж шууд нөгөө лам дээлээ тайлаад бие тамирынхаа хувцсыг өмсөд ингээд хүрээд ирсэн байна. Тэгээ гоё юм. Тэгээд ер нь яг бэртэл байхгүй бол бас их хурдан очихоор юм байна. Тийм. Одоо энэ юу айгүй хорж штэ. Тэгээ гүүгээд явбал өдрө болгон гүүнэ гэдэг чинь марш мэлтэлтэй их дүүцхүү юм баггүй алхна гэдэг чинь. Гол нь юу яагаад юм л таах. Би нөө олон хоног яг 35 мав бол бас гайгүй, ер нь гайгүй байна. Тэгэнгүүт олон хоног болохоор бүр амар хүндэрд юм сүултээ. Тий. Тэгээ өглөө босоод за гарна гэхээр л ингээл бүр ингээд яс авталцаад за яах вэ гэл. Тэгээд нэг би юмээ халаагаал нэг хөл гараа сойж аваад нэг булчнаас сулж байгаа л гараад нэг жоохон ингээл нэг 5-10 км явангут гоё халаад атайхан болоод тэгэл шогшоол эхэлж байгаа юм л та. Одоо бол ингэж яагаад яг энэ нөт иймэрхүү жаад энэ ингээд гайгүй болонгот тайга орхиж байгаа. Тэгвэл тэгээд халаад ингээд тэгээ өөрийгөө зоохгүй өксөр газар жоохон татаад уруу газар жоохон тавиад өгдөг тийм маршны угаасаа гүйлтийн тэр юу байдгийг техник тийм ингээд бол ингээд шууд гой халангуут ингээд зүгээр болчих. Тийм ачаал жоохон зогсонгуут дахиад янгина. Яг үнэ. Ерөөсөө тийм байнгын халаалтай байх хэвээр нөө болчихгүй л ажиллагаа чинь жиг дэрхтэр байгаа байхгүй. Зогсохтороо цалчихтараа нөгөө өвчин сэдэрдэг, өвддөг, зовдөг. Хандаа бас наа чин тийм амар юу шүү. Хана дүүгийнхаа зорилтчээр их үнэлж байна. Тэгээ болж игэл тэгэл зөөлөө яваал. Зорьсон юундаа тэгэл хүрээд ирэх хэрэгтэй. Заавал агаа намараг тамт дүүтэйгээ гүйч маясаар гэж байна ажил. Тэрлгүй юм бол бас зааварчлаад. Гоё. Манай тасалжуулагч тэгээд энэ за манай багийнхан бол олон хүний хүчээр ингэж хүн явдаг нэ. Урмаар тэгээ тех бах. Тэрнээс биш одоо ингээд зөвхөн ганцаараа явсан бол тун асуудалтай. Тэгээ нөгөө хамгийн гол нь уран бүтээлч хүн учраас
5 сайхан 5 одоо 5ч бүр хэтэрлээ. Бүр дахиад нэмэгдэх юм шиг нь ер нь тэр юу Эрдэнэт бүртлээ юм сайхан контент хийж тэрийг контентоо Эрдэнэт төмөө олондоо өгж байгаа байхгүй. Аа зөв. Тэгээ одоогийн байдлаар 3 дахь дугаар нь одоо гарч байна. YouTube дээр тавигдсан байгаа, пэйж хуудсан дээр тавигдсан байгаа. За тэгээд уран бүтээлч хүний хувьд одоо манай одоо энэ медиа баг маань инженер техник нь сайн учраас шууд одоо ингээд эзгүй хээр тал лайв хийгээд бас хоёр ах найз майзгаа ингээд зөвхөн сууж байгаа биш те зам ингээд хороолцсонгоо сайхан дурсамж яриад тий миний одоо гүйлтэнд нэгдэж байгаа хүмүүс их байгаа. Тэгээд тэр хүмүүсээ бол шууд ингээд оролцож байгаа байхгүй амар. Зөв ер нь тий. Замаар одоо бичлэг авах ямар ч боломж байхгүй. Замаар бичлэг авах юм бол том аваар хийх гэдэг байна. Тэгэхээр замаасаа хол бас зам дээр юу замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нартай бас саад болохын тулд энэ замаасаа нэг ийм 200 метрийн зайтай бид нар ингэж бичлэгээ гүйлтээ хийж явж байгаа. Тэгээд аюулгүй талаас. За би ч өөрөө их олон найз нөхдөд олонтой дээрээсээ би бас 6 ахтай олуулаа. Ах дүүнэр хамаатан садан бас сайхан олон. Тэгэд энэний буйнаар сэтгэлийн дэмээр ерөөлийн үгээр одоо ингээд замынхаа хатин анхсыг туулаад одоо нэг 100 хүрэхгүй газар километр үлдчихэд байна. Өнөөдөртөө бол ер нь буралтаа сангийн аж ахуй норчих юм шиг. Тийм ээ. Энэ бүдгүй шүү. Одоо энэ нэг даваал гайгүй. Хөндөөр яваал тэгэл орчин яах нь тий. За энэ чи машин маань зам руу орохгүй болохгүй юм. Энэ ч нэг төгсөгч. Тэгээд лайв үзсэн хүмүүстээ баярлалаа. Яг ингээд хээр тал лайв хийгээд бас нөт яг явж байгаа энэ замын турш манай ирж байгаа зочтой бас танилцуулаад ингээд явж байгаа маа. Тэгээд үргэлж намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Таагур маань гоё эрдэнэчүүдтэй нэг баярын мэдлэгээ 50 жилээ өбөхөөс эхлэв. Мэдлэгээ хийчихлээ. Тэгээд юу лайв хаач. Эрдэнэтийнхаа 50 жилийн ой зөвлөө миний дүү 90 зэрэг гарган ийм контент хийж ингэж явж байгаад нь ах нар нь түр их баяртай байна. Тэгээд миний дүү цаашдах нь энэ урлагийн энэ ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За дүү хайртай шүү. Эрдэнэчүүдэд 50 жил нөгөө талд нь орж байгаа юм. Эрдэнэчүүдэд 50 жил. Эрдэнэчүүдэд 50 жилийн аван баярын мэндийг хүргье. За. Дүүдээ амжилт хүсье. Зориг гарган энэ хол замыг гаргасан. Тэгээд одоо Эрдэнэ талтай маань 50 жил яваа надтай ч цоо. 50 муутай ч цоо. Тэгээд Эрдэнэ талтайгаа 50 жил баярын мэндийг Эрдэнэтэйхээ ард тунд хүргье. За найзтайгаа гэр бүлийн аж жаргал сайн сайхныг өгсөн бүгдийг хүсье өрөө аж жаргал гэр бүлдэн ч гэсэн өөрийгөө одоо амжилт бүтээлээ гаргаад цаадгүй сайн яваад ирэх болтугай гэж бодож сууж байна. Эрүүлж яа. Өөрт нь эрүүлэх сайн сайхан яваад нутаг орондоо одоо сайн яваад 50 жилдээ баярын мэнд хүргээд аж жаргал сайн сайхан Эрдэнэтийн иргэдтэй Авхай аймгийн Эрдэнэтийн иргэдтэй бас өөрийнх нь төлөөсөө бас баярын мэдлэгээ авчирж байна. За баярлалаа. За хэдүүлээ ийшээ алах гэдэг. Тэгээд микрофон өгч тээ. За ингээ дараагийн лайвер болцээ. Дараагийн лайв бол манай Буралтан сангийн аж ахуй улаан толгой гэдээ байгаа. Тэгээ Эрдэнэт рүү орохдоо бол бас манай медиа группийнхан бол лайв хийнэ гэж зорьсон байгаа. Тэгээд тэр лайв болгон бас миний контентэнд орж байгаа. Тэгээд та бүхэн маань хамт байгаарай.